Аахандаа сайхан гайхалтай орооны мэндийг одоо хүргье. Тэгээ өнөөдөр бүтэн өдөржингөө хүлээсний нийслэлийн иргэний давзаалчдын шүүхтэр орж за нэхэмжлийн одоо зарим шаардлага хангуулаад одоо гарч ирлээ. Тэгээд өмгөөд чөний өвч нэхэмжлийн шаардлага хангуулна гэдэг л одоо хамгийн том одоо асуудал өстэй тий. За тэгээд эндээс нэг зүйлийг хэлэх гэсэн юм аа. Уг маргааны хувьд бол яг байд нэг 20 сая төгрөгийн нэг тавилга захиалсан. Тэгээд тавилгаа тухайн одоо үйлдвэр нь одоо хугацаанд нь хийгээгүй доголдолтой ирсэн ийм асуудал гараад за тэгээ энэний улмаас учирсан олох ёстой байсан орлого гэж одоо мөнгө ирсэн. Тэрний хэмжээ бол мэдээж 100-аар тийм ээ 100 саяар хэмжигдэх мөнгө байсан учраас энд маргаан уусаж энэ одоо явсал да. За тэгээд гол нь маргаан гол нь биш. Эндээс нэг зүйлийг хэлэх гэсэн юм аа. Хүмүүс хариуцлагатайгаар одоо ажил үүргээ амлсан бол хийх ёстой зүйлээ хийж яахгүй бол бас ийм одоо тэрнээсээ өөрийнхөө өртгөөс хэд давсан хэмжээний бас үр төлбөрт бас орж болох юм шүү. Иргэний хуулинд бол заасан байгаа шүү дээ. Ажил гүйцэтгэх гэрээ тийм ээ. За тэгээд гэрээний үүргээ биелүүлэхгүй доголдолтой эд зүйл өгсөн бол за түүний улмаас л олох ёстой байсан орлогыг одоо нэхэмжлэнэ нөгөөх нь гаргуулнаа тэгээд хуулинд заасан байгаа байхгүй юу. Тийм учраас гэрээгээр одоо хийх ёстой үүргээ хийцгээж гараа. Тэгэхгүй л одоо хэмжээний бас алдагдлж орж болох юмаа гэсэн зүйлийг л одоо хэлэх гэсэн юм аа.